За сайн байцгаана өрхөмдөд төлөвлөж үзэгчтэй. За үзэгчтэй охин Нямгаргийнхаа өдрийн амралтыг аялахтай сайхан өнгөрүүлж байна уу? Тань мэд телевизийн спорт албаны уран бүтээлчд бид хүн Монголын кикбокс тулааны спортын холбоотой хамтран за эх орондоо зохиогдож байгаа одоо томоохон тулааны тэмцээнүүдийг үзэгчтэй охиндоо бүрийн ихэр нь үзүүлдэг юм боломжтой. Ингээд өчигдөр Мишель Экспо төвд Монголын кикбокс тулааны спортын холбоос зохион байгуулсан мэргэжлийн мота боксын одоо томоохон тэмцээн зохиогдсон байгаа. За энэ тэмцээнийг өнөөдрийнхөө файтинг спорт хөтөлбөрөөр за үзэгчтэй охиндоо бүрийн ихэр нь үзүүлэхэд бэлэн боллоо. Ингээд уламжлалсараа өнөөдрийн нэвтрүүлгийг Монголын кикбокс тулааны спортын холбооны ерөнхий нарийн дарга Алтан бүр үзэгчтэй охинд тайлбарлал өргөх болно. Ингээд нэвтрүүлгийн ихэнд бас энэ тэмцээний талаар давчхан мэдээлэл өгөх үү те. За яг энэ тэмцээн бол энэ тулааны төрөл төр дундаа кикбокс за Монгол улсад одоо энэ анх удаа зохиогдож байгаа мота боксын одоо төрлүүдийг сурталчлан хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан л та. За мөн одоо Азийн олимпийн зөвлөлөөс одоо 10 дугаар сарын 30-нд зохион байгуулагдах Азийн тенкми спортын наадмын өмнөх том зорилт гэж хэлж болохоор ийм одоо тулаан боллоо. Ерөнхий энэ наадамд одоо Монгол улсад төлөөлөл оруулах тамирчдын бэлтгэлтэй байна. Ямар хуур чадвартай байна гэдгээс спорт сурагчид үзүүлсэн ийм одоо чухал үйл явдал болсон. За тэгээд тулаан бол үнэхээр их олон хүний одоо хүчин зүтгэл олон хүний одоо хөдөлмөрөөр маш сайхан өндөр хэмжээнд амжилттай одоо явагдсан байгаа. Сайн байцгаана уу. Ийм явсан зөвшөөрөл Альтая. Монголын кикбокс тулааны спортын холбоо үүсгэн байгуулсан 10 жилийн хавьд үүсэж байна. Мишель кикбокс төлөвлөсөн байгууллагад 5 жилийн хавьд үүсэж байна. Кикбокс тулааны спортын холбоо энэ хугацаанд кикбоксын техникийн хангалттай нэлээд ажил зохион байгууллаа. За ингээд Монголын кикбокс тулааны спортын холбооноос одоо санаачлан зохион байгуулж байгаа мэргэжлийн мота боксын дахаас тулааныг тань мэд телевизийн спорт албанд уран бүтээлчид бид одоо үзэгчтэй охиндоо бүрийн ихэр нь үзүүлж байна. За энэ удаагийн тулаан бол одоо яхахгүй Монголд бас нэгэн шинэлэг юм арга хэмжээ болсон байгаа. За одоо энэ нээлтийн ажиллагааны үеэр бас нэг сайхан одоо үйл явдал болсон. Монгол улсын одоо цол зэргийн нэгдсэн комиссоос одоо Монгол улсын кикбоксing олон улсын хэмжээний 4 дахь мастер маань тодорхой гарсан байгаа. За энэ нь Болдотрын наадам 18 настай Азийн наадмаас одоо 2 дараалж одоо медаль хүртсэн учраас цул зэргийн нэгдсэн комиссийн дөрмийн одоо болцлыг биелүүлж локик фермер 2 тулаан. За ингээд эхний тулаан одоо эхлэхэд бэлэн болсон байна. Эхний тулаанууд бол кикбоксing төрөлд одоо зохиогдсон байгаа. За Улаанбаатарт Мишель кикбокс төвийн тамирчин Хаасрын. За Хөх болонд Монгол газар клубын тамирчин Төвлөдөр нар одоо кикбоксing одоо локик гэдэг дүрэн байдаг. За энэ дүрмээр одоо 3-ны адар 3 ерсөлтгөр мэрийн гарч ирсэн байна. За Хаасрын бол 1900 одоо энэ улаан одоо алаг одоо шорттой тамирчин 1990 онд төрсэн. За биеийн 60 кг, за Дундгов аймгийн харьяат. За 2008 оноос хойш л одоо кикбокс одоо Мишель кикбокс хичээлж байгаа. За энэ хугацаанд богинохон боловч одоо жилийн хугацаанд их чамгүй амжилт үзүүлсэн. Империал, M1 Гран При, Мишель 2009 гээд халз тулаануудын авраг болж исэн байгаа. За мөн саяхан одоо 8 дугаар сард Талианд улсад болж өнгөрсөн Азийн тулааны анх дугаар наадам одоо амжилттай оролцсон. Мота одоо төрөл амжилттай оролцсон юм тамирчин байна. За түүний өрсөлдөгчийн хувьд 1000 төгөлдөр 1986 онд төрсэн. За биеийн өндөр 180 см өндөр. За Монгол газар клубын тамирчин. За 2007 оноос хойш одоо тулааны спортоор хичээлж байгаа. Ийм одоо тамирчид байна. За энэ тамирчдын бол чансаа одоо би түрүүлс чансаа гарахт маш энгийн байдаг. Хичээлсэн он тэдний туршлага. За энэ бүгд одоо ижилхэн байж ижилхэн одоо зэндаа чансаа гаргадаг. Тэр энэ одоо саяын одоо энэ мэдээллээс тамирчид маань бол ер нь чансаа адилхан энэ тамирчид байна. За тэгтээ төгөлдрийн хувьд бол ер нь их нурууны хувьд их чацтай юм тамирчин байна шүү дээ. 180 см өндөр энэ тамирчин байна. Насны өвчгс одоо бас 4 насаар хаах тийм ээ. Тийм байна. Лаасер маань 1990 онд төрсэн бол төгөлдөр 1986 онд төрсэн юм байна.
За ингээ одоо энэ харангийн шорттой тамирчин бол одоо Монгол газар клубын тамирчин төгөлдөр байгаа. За улаан одоо цагаан одоо алаг шорттой тамирчин бол Мишель Кикбоксийн тамирчин, цагаан чанд бас харуул хамгаалтын тамирчин Лаасрын байна. За энэ тэмцээн бол одоо Мишель Экспо төвд зохион байгуулагдсан байгаа. За урднаас одоо Мишель төвд бол одоо тэмцээн зохиогдож байна. Энэ бол одоо хоёр дахь нь болж байгаа тийм ээ. Энэ зохион байгуулалтууд маш өндөр түвшинд одоо манай тулааны спорт сонирхогч ч гэсэн одоо маш ихээр ирж сонирхсон. Одоо энэ танхим бол одоо дүүрэн спорт тулааны спорт сонирхогчдоор одоо дүүрсэн олон сайхан үзэгчдийн одоо хөгжөөн дэмжлэгэн доор бол энэ удаагийн тэмцээн бол явагдсан байгаа. Тэгэхээр энэ Монголын кикбокс тулаан спортын холбоо байгуулагдаад энэ жил 10 дахь жилийнхаа оюутнаас олгож байгаа. Тэгээ энэ хугацаанд энэ холбооноос 30 одоо уралдаан тэмцээний кикбокс уралдаан тэмцэхээс мэдээ. Энэ удаагийн тэмцээн бол одоо 30 тэмцээн болж байгаа. Энэ удаагийн тэмцээний онцлог бол ерөөсөө урд бол одоо дандаа кикбоксийн дүрмээр зохиогдож ирсэн бол энэ удаа анх удаа гэж хэлж болохоор одоо кик мотай Таиландын одоо мотай боксын дүрмээр зохиогдож байгаа. Өөрөөр онцлогийн тэмцээн болсон. За одоо ер нь аль нь ер нь тэмцүүл тамирчид байна. Зүгээр нуруугаа ашиглаад одоо товтлол одоо төгөлдөр ер нь жатс нуруу юмар арай илүү харагдаж байна. Лаасрын бол бас ингэж ажиглаж харж ингэ төгөлд. Энэ логик гэж энэ кикбоксинг дүрмэлтэй. Энэ дүрмийн онцлог ерөөсөө хууль гарын одоо чөлөөт товтлогоо хамгаалдаг гэдэг. За ерөөсөө юу гэдгийг хөлөөр өвдгнөөс шишгэж болдог юм байна. Тэр бол гэхдээ тийм нарийн одоо энгийн нүдээр бол ажиглагдахгүй шүү дээ. Одоо бүршээ. Тэгэхээр ерөөсөө өвдгнөөс дээш л одоо чөлөөт одоо хууль гарын одоо товтлого хийж өрсөлддөг. Ийм төр ер нь тийдээ бас сонгомл гэж хэлж болохоор болцсон төрөлтөө. Одоо дэлхийд их олон холбоо 60-70 оноос хойш кикбокс холбоо байсан бол 2005 оноос хойш нэгтгэж нэг л их холбоогдоод олуулсан. Одоо яра төлийн жүшгээр тохиролцсон байна. Энэ маань ВАКО гэдэг холбоо. Энэ одоо дэлхийн холбооны дүрмэд логик маань бас өөрийн байр суурь өндөр эзэлсэн байдаг. За энэ логикийн төрлийн одоо дэлхийн твийн аваргууд бол ихэнх нь манай одоо хойд төрш Орос холбооны улс Казахстан улсын тамирчид байдаг. За Аздаа бол бас энэ төрлөөр мэдээж Казахстан улс бол нэг номер байгаа. За тэгээ Киргиз байна. Хойд одоо хөршийн Якут, Буреди одоо тамирчид хүчтэд одоо тооцогддог. За үүний дараа бол Азийн одоо бас энэ жил чансаа гарсан байгаа. Азийн оронд одоо кикбокс хэрхүү хөгжиж байна. Азийн тулаан спортын наадмаас статистик судалгаад чансаа гарсан. Энд дээр Азийн одоо кикбокс өндөр хөгжсөн 23 улс байдаг гэж ингэж үздэг. За энэний бол 5 Монгол улс ч гэсэн байгаа маа. Тэгэхээр энэ маань бол одоо тулааны спортыг хөгжүүлэх зүтгэж байгаа энэ холбооны хувьд бол өндөр том үзүүлэлт гэж миний хувьд бодож байна. Нөгөө талаас энэ Монгол хүүхдийн одоо энэ спортод одоо зогтсон бие бэлтрийн онцлог. За энэ одоо спортыг хөгжүүлж байгаа манай заах арга зүй гэдэг ингээд их олон зүйл үйлдэж энэ одоо амжилтыг бий болгож байна л да. Тэгээ энийг одоо цааш та ер нь улам одоо эрчимжүүлж өндөр хэмжээнд хөгжүүлэх ийм л одоо зайлшгүй одоо шаардлагатай байгаа. За ингээ одоо хэдхэн хоногийн дараа бас энэ Вьетнам улсад Азийн тэнхимийн спортын 3 дугаар наадам гэж Азийн олимпийн зөвлөлийн аль биесний наадам. За энд одоо спортын 23 спортын төрөл Азийн 45 орн орж ингэж өрсөлддөг. Энэ төрлийн бас одоо их сонирхолтой одоо өрсөлдөөний төрөлд энэ логик төрлийн орсон байна. Логикийн одоо 6 жим байгаа. За Монгол улсаас одоо логик төрөлд одоо залуу одоо тамирчид орж өрсөлдөнө. За энэ тулж байгаа Лаасрын маань бас энэ Азийн тулааны спортын наадад өрсөлдөнө. Тэгэхээр энэ яг энэ том наадмын өмнөх том сорилттой. За тэгээ үзэгчдээр харж байгаа залуу тамирчид хэр одоо бэлтгэлтэй байна, хэр бэлтгэлжилтэй байна, хэр бие бэлтрийн хөгжилтэй байна гэдээс харж байна. Харж болохоор байна. За тулаан бол ер нь энэ тэмцэх өрсөлдөөнтэй явагдаж байна. За тэгээд одоо Лаасрын бас 2 дугаар үе дээр гараад бас тактикийн хувьд бас их хамгаалаад за тэгээд одоо хариу давталгаа дэд тоглож чинь хамгаалчаад хариу давталгаа хийгээд багш байна. За гарын жоохон бас түнэсэж жоохон болохгүй багш гүнаа өөрсөлдөх тамирчнаа. Ер нь яг энэ тулдаг төрлүүд их мөрөөр их олон одоо ажиллах шаардлагатай болдог. Мөрөнд их юм авчирч гэдэг юм аа. Яг тэмцээний өмнө тэмцээн дээр мөр авчирч хэрэгтэй хөдөлгөх хэцүү байдаг. Тэгээ энэ эмч маань их маш сайн эмч ажилласан. Анга ахваны одоо магистр бакалавр зэрэгтэй цэнд очир гэж гинтлийн мэрэгжлийн одоо эмч маань эмч одоо групп болж халж одоо ажилласан байгаа. За үзэгч та хүмүүс одоо энэ тулаанаас бол одоо кикбокс, мотой боксын бас ялгааг олж харах байхаа тийм ээ. Онцлог одоо хоорондоо ямар онцлогоор ялгаатай дөрвөн журмын хувьд ч гэсэн одоо төсөөр шүү дээ тийм. Тэгээд яг одоо энийг үзчихээ дараа мотог харахад бас ямар одоо ялгаатай яг нүдээр одоо мэдэрч юм үзэж бол. Нөгөө талаас би бас энэ ташранд энэ одоо тулааныг одоо амжилттай зохион байгуулахад одоо гол
гүйцэтгсэн Hera Foods компани Хайт Шараагийн хамт олон талархлаа илэрхийлье. Үнэхээр Монгол улсад энэ уралдаан тэмцээний зохион байгуулалт бол том хэцүү. Манайчд улсын төсвөөс одоо төсөвж мөнгө авдаг. Байнгын одоо ивент итгэжгээд одоо байдгүй тийм ээ. Тэгэхээр жилд ерөөсөө итгэсэн дотоод одоо нөөц болцоогоо одоо ашиглаад бид 2-3 тэмцээн зохиодог. Энэ жилийн үед 2009 оны үед одоо манай албан зохиож байгаа 3 дахь тэмцээн байна. Тэгж 2 дугаар сард Royal 2009 гээд бас тэмцээн зохиосон. Дараа нь 4 сард одоо Michelle 2009 гээд тэмцээн зохиосон. За энэ маань одоо энэ жил зохиож байгаа 3 дахь тэмцээн маань Hyde Max 2009 гэсэн нэртэй. Утаа бокс алцтуулсан. За одоо Вьетнамд одоо Азийн танхимын спортын наадам болно тийм ээ. Энд одоо ерөн гişнэ тамирчин хүчний хүний бүрэлдэхүүнд оролцъё гэж бодож байна. Ерөн төсөв одоо зардал мөнгөний хувьд одоо